Амгаланбаатар даргын гаргаж үзүүлсэн жагсаалтан дээр 20% гүйцэтгэлтэй хүмүүс харагдаад байх юм аа. За 20%, 30%, 40%, 50% гүйцэтгэлтэй хүмүүс бол их олон харагдаж байна. 20%-аас дээш хувьтай багш нар бас ганц нэг байгаа. За энийг бид нэр яагаад авсан бэ гэдгээр энийг бодлонгийнхоо амжилтаас 10-аас дээш хувь ахиулж орж ирсэн учраас эднээс басан гэж урамшууллаа гэдэг энэ зүйлийг ярьсан байгаа гэдгийг хэлжээ. Ерөнхий боловсролын сургуулийн нийт багш нарын 88%, төвийн багш нарын одоо 80% нь одоо энэ шагнагт хамрагдж байгаа гэж байгаа. Тэгэхээр би бол энийг бол одоо хавтааруулсан олголт тавтаад байна л гэж одоо хараад байгаа юм. Энэ олон хүнд одоо ингээд урамшуул олгоод одоо тогтоох шийдвэр баталдаг. За их усуд тодорхойгүй батлагдсан их усур байхгүй. Тэр нэг түүхий журам хийчаад тэгээд тэрэндээ тааруулсан урамшууллыг хавтааруулж олгоод байхыг нэг сайн биш гэж үзчихгүй байна.